За галзуу сэрийн сувагтан тавтам хорилцгоо манайхан энэ удаад борон та нартан гарснасаа хойш хүн амьтныг шуугуулад байгаа 2026 оны The Art of Sarah гэх галзуу цувралыг ярьж өгөхөөр сонголоо. Ер нь бол галзуу сэрийн сувгийн хаан хамгийн ихний тайлбараар энэ киног ярих гэж бодож исэн боловч One Piece гэх галзуу цуврал маань урд дуран дараад орсон байгаа. Тэгэхээр мөрөн энэ хоёр галзуу цувралыг сөүлжлүүлээд та нартай ярьж өгөх нь байна шүү. Тэгэхээр яах нь вэ? Хоёр цуврал маань араасаа хурдан урдан яригдах нь байх нь шүү дээ. Та нарыг нэг удаан хүлээлгэхгүй л гэсэн үг. За тэгээд энэ галзуу цувралыг аюулгүй дижитал орчныг хамтдаа бүтээхээр зорж буй Unitel-тэй хамтран хүргэж байна. Та нар маань тэгээд Саба Драгуул Саба аль хэдийн дарсан бол лайк дарахтал тэгэл болоо явчихж байгаа юм шүү. Ингээд энэ галзуу цувралын тайлбартаа хэдүүлээ орцгоё. За нэг шинэ брендийг олонд танилцуулах ёслолын арга хэмжээнд дээр загварын ертөнцийн нөлөө бүхий одууд цугларсан байгаагаар кино эхэлнэ. Тэгсэн ёслолын арга хэмжээнд дээр нэг эмэгтэй ирээд тайзны өмнө ганцаараа хэсэг зогслоо. Сара үнэн бол гэрэл шиг бидний нүдийг сохлох хүчтэй. Харин худал хуурмаг бол үдсгэлэнтэйгээр жаргаж буй нартай адил. Бүх зүйлийг үдсгэлэнтэй болгож харуулдаг. Гэхдээ худал хуурмаг илчлэгдэх үед бүх зүйл ил болдог. Дүрс солигдоход нэг том офисын барилгын гадаа олон хүн майхан игнүүлээд барьчихсан сууж байгаа харагдана. Тэд нар бүгдээрээ дэлгүүр нэгдэхийг хүлээгээд очрлож байгаа хүмүүс байлаа. Дунд нь байсан нэг эмэгтэй тамхи асаах гэж байгаад замын хажуугийн ус зайлуулах хоолой руу асаагаараа унгаагаад авах гэж байхдаа тэнд нэг эмэгтэй хүний цогцос суугааг хараад айсандаа чанга хашгирна. Бодлогоо цагдаа нар ирээд тэр хавийг хамгаалтанд авна. Энэ хэргийг хариуцаж авсан ахлах мөрдөгчийг Пак Мукёнг. Хэргийн газраас үнэтэй брендийн цүнх олдсон бас шүүх хэмэлгийнхэн тэр эмэгтэйг хэн гэдгийг нь хараахан тогтоож чадахгүй байлаа. Тийм учраас тэд цүнхэн дээрх хурууныхээ бас серийн дугаарыг нь судалж эхэлдэг. Тэгээд Пак мөрдөгч нэг цагдаагаа тухайн брендийн цүнх зардаг дэлгүүр рүү явуулна. Харин мөрдөгч өөрөө шүүх хэмэлгийн дүгнэлттэй танилцсанаа. Эмэгтэйг хэн нэгэн ус хонзонгийн сэдэлтэйгээр нүүрлүүн олон удаа цогсон. Гэхдээ тэр эмэгтэй энэ цогцолтын улмаас биш, харин аажмаар осхоод нас барсан гэж эмж үзэж байлаа. Хотын төвд осгож өгнө гэж байх уу? Саяхан их хүдэрсэн штэ. За тэгээд Пак мөрдөгч хэргийн сэжүүрүүдээс самбарт байрлуулад зогсож итэл тэдний онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасагт шинээр шилжиж ирсэн Хён Жэ Хён гэгч залуухан мөрдөгч ирлээ. Энэ үед дэлгүүр рүү явсан мөрдөгч эргэж холбогдоод тэр цүнхний эзэн нь нэр хүнд бүхий Nox гоо сайхны брендийн гүйцэтгэх захирал Жон Ёжин гэгч болохыг тогтоосон байна. Гэхдээ тэр цүнхээ нэг найздаа бэлгэлсэн байж. Цогцыг харсан Жон захирал эхэндээ тэрнийг танихгүй байсан ч хөлн дээрх шивээсийг нь хараад цочирдлаа. Тэр хүнийг өөрийн сайн найз болохыг таниад гашуудлаа. Нас барсан эмэгтэйг Сара Ким гэдэг байж. Та хоёрыг их ойр дотн найзууд байсан гэж ойлголоо. Цүнхээ бэлгэлсэн гэд бодохоор ойлгомжтойгоо зүтэй. Та найзынхаа талаар дэлгэрэнгүй ярьж өгөөч. Энэ бүхэн тэр нэг цүнхнээс ихтэй юм. За тэгээ Жон захирал анх яаж Сара Кимтэй танилцаж байснаа дурсдаг. Нэг өдөр тэдний брендийн дэлгүүрт хар шил зүүж дугуйтай цүнхч ирсэн нэг эмэгтэй орж ирж. Тэгээд үнэтэй цүнхнүүдийг хайхрамжгүй байдалтай үзэж явснаа нэг цүнх барьж аваад өөрийнхөө зургийг авлаа. Худалдагч сандраад манай дэлгүүрт зураг авахыг хоригддог гэсэн ч цаадах нь ерөөсө тоосонгүй. Сандарсан худалдагч нар тэрнийг дэлгүүрээсээ гаргах гэж оролдсон ч цаадах нь тэднийг цүнхэндээ ерөөсөө хүргэдэг. Уучлаарай, та цүнхнүүдэд ингэж дураараа хүрээд өгч болохгүй. Битээ санаа зов. Би хүрсэн бүх цүнхнүүдэд худалдаж авна. Чи харин бүртгэж авсан уу? Тэр өдөр Саратай анх таарсан Жон захирал тэрний хөлн дээрх шивээсийг анхааралтай ажиглаж авч. Сара өөрийнхөө нэрнээс бусад мэдээллийг нууцлаад бүх төлбөрөө бэлнээр хийнэ гэж хэлээд цүнхэндх мөнгөө харуулна. Тэгээд дэлгүүрийнхэн мөнгийг нь тоолох зур буудан дээр нь хурхираад унтаад өгдөг. За тэгээд тэрнээс хойш Жон захирлын эргэн тойрны хүмүүс бүгдээрээ тэр Сара Ким гэгчийн талаар ярих болж. Сара Ким алдартай жүжигчдийн киног ивент хийтгэж эхэлснээс гадна өөрийгөө 100 жилийн түүхтэй Европын хамгийн алдартай брэнд буюу дэлхийн зөвхөн хамгийн баян 0.1% л борлуулалтаа хийдэг алдарт Будуа брендийн Азийн бүсийг хариуцсан захирал гэж танилцуулсан байж. Та энэ брендийг бас анх удаа сонсч байна уу? Үгүй. Энэ брендийг өмнө нь сонсч байсан. Энэ үеэр сууж байсан ширээний эсрэг талд томоохон группийн тузын дарга Чой захирал сууж байгаа харагдлаа. Тиймээс Жон захирал шууд тэрэн лөө явж очно. Сайн байна уу Чой захирлаа? Чи чинь хэн блэ?
Манай компаниас танд жил бүр бүтээгдэхүүнийхээ дээжээс хөргүүлж манай харилцагч болох саналыг тавьсаар ирсэн юм аа. Харамсалтай нь та нэг ч хариу өгөөгүй болохоор татгалзах болсон шалтгааныг танаас олж мэдхийг хүссэн юм. Нэгдүгээрт би дотоодын брэнд ерөөсөө хэрэгэлдэггүй. Хоёрдугаарт чи бидэнтэй долгион таарахгүй учраас тэр гэж ойлгож болно. Долгион гинэ? Тэгээд л тэр үү? Тэгээд л тэр үү гинэ? Чи найзуудтайгаа тэр доор сууж байхад би энд сууж байна шүү дээ. Чамд ойлгомжтой байх үүднээс би хоолоор жишээ авъя. Чи хоол захиалахдаа амтыг чухалчилдаг. Хэмжээг чухалчилдаг. Эсвэл үзмжийг нь чухалчилдаг. Хүмүүс энэ асуултанд өөр өөрийнхөө төвчний хариултыг өгдөг юм. Би бол үзмжийг нь харна. Харин чи амтыг нь харах байх. Тийм үү? Та намайг танихгүй байж шууд ингэж өгөнчж болж байгаа юм уу? Дүгнэх гинэ? Тэгвэл арай өөрөөр тайлбарлая. Чи тансаг зэрэглэлийн бараг яаж сонгодог вэ? Логог нь хардаг уу? Ховрыг нь хардаг уу? Эсвэл үнийг нь үү? Би таамаглах уу? Чи бүгдийг нь анхаардаг бололтой. Учир нь чи байхгүй зүйлээ байгаа юм шиг харагдуулахыг хүсдэг. Үүнийг цөхрөл гэдэг юм. Тэгсэн тэнд байсан чой захирлын найзууд нь тэрнийг шоолж инээлдэхэд уралсан Жон захирал бууж явахдаа Сара Кимтэй мөргөлдөж гэнэ. Сара Ким тэрний барьж явсан үнэтэй цүнх рүү дарсаа асгаад толб болгосондоо сандарч уучлал гуйгаад цүнхийг нь арчсанд уралсан Жон захирал тэсэлгүй тэрний толгой руу цүнхээрээ зогсонд цүнхэн доторх зүйлс нь асгарлаа. Энэндээ Жон захирал сандарсан бол Сара Ким юуж болоогүй юм шиг л уучлал гуйгаад "Ингүүл таны сэтгэл амрах болов?" Ингээд цүнхэн доторхоо асгаад Жон захирлын асгарсан зүйлсийг өөрийнхөө цүнхэнд хийгээд "Миний энэ цүнх таны наад хувцсан дээр ч нэлээд зохих юм байна. Уучлал гуйгаад би энэ цүнхээ танд өгчихье. Адилхан үнэтэй цүнх юм чинь асуудалгүй үстэй. Та цүнхний үн мэддэг хүн болохоор зүгээр гэж бодож байна. Та Nox брендийн гүйцэтгэх захирал баха." Гэсэнд Жон захирал бандсандаа хэлэх үггүй боллоо. Тэгээд Жон захирлыг гадаагаараа тамхиа асаах гэж зогсож байтал Сара Ким спорт машинтайгаа ирээд тэрний тамхиг асааж өгөөд хамт явцгаана. Орон тэр хоёр хам өрний ирэг дээр мөстөө сууж ууж хэсэг ярилцгаана. Цүнх дүүрэн бэлэн мөнгөтэй явж байсан эмэгтэй мөн бидтэй. "Өө, та тэнд байсан юм уу?" "Яана би бүр иччлээ. Би дөнгөж энд ирээд байсан болохоор сексигээд явж байсан нь тэр. Тэр явдлыг мартаж өгөөрэй. Чамайг ч эвгүй гар байна гэж бодсон шүү. Яаж тийм зүйлийг мартаж чадах вэ? Чи энэ салбарын хүн болохоор над шиг хүмүүстэй олон таарсан байлгүй. Бид бүгд л шинэ хүн гэдгээ мэддэхгүй тулд хүмүүсийн нүдэн дээр баян хүний дүрд тоглож мөнгө үрж харагддаг. Гэхдээ худлаа гайхуулна гэдэг хуурам мэхэллийн өрөөсөн бидтэй. Тэгвэл та намайг юу гэж бодож байна? Чи бид хоёр өөр шүү дээ. Оксфорд төгссөн. Жинхэнэ элит байж бидхий намайг ойлгож байгаа юм шиг дүр үзүүлэлтэй. Баячууд дансан дэх мөнгөөрөө биш. Бие авчгаа байдлаараа танигддаг гэсэн үнэн байна. Юм бүхэн харагдаж байгаа шигэ байдгүй шүү дээ. Хүний хүсэл гэж сони юм шүү. Жишээ нь би одоо цас ороосоо гэж хүсэж байна. Гэвч 100 хизээч цас ордоггүй. Ямар нэг зүйл өмнө нь болоогүй гэдэг хизээч болохгүй гэсэн үг биш. Харин хараахан болоогүй байна гэсэн үг. За энэ өдрөөс хойш тэд сайн найзууд болжээ. Сара Ким Жон захиралд онцгой сэтгэгдэл төрүүлсэн байна. Тэр Жон захирлыг жинхэнэ баян хүн шиг бие авч явахад нь тусалдаг болж. Өөрийнх нь дор байсан хүмүүс өөрт нь атаархдаг байсан бол дээр байсан хүмүүс өөрийг нь дорд үздэг байсан гэж Жон захирал дурсан ярьдаг. Харин Сара Ким л тэрнтэй жинхэнэ найз шиг байж чаддаг байж. Хэрвээ хэн нэгэн хүний үн цэнийг мэдээ гэвэл тэр хүнд юу байгааг нь биш. Харин юу байхгүй байгааг нь харах хэрэгтэй гэдгийг Сара Ким тэрэнд ойлгуулжээ. Нэг өдөр Жон захирал тэрэнд Юйон гэдэг нэг одтой холбоо тогтоох гээд ерөөсөө чадахгүй байгаагаа хэлж, бусад брэндүүдэж тэрнтэй холбогдох гэж оролдоод бүдэлтэй зүйл болоогүй талаар ярина. Ингээд Сара Ким Юйонтой холбогдож өөрийнхөө бүтээгдэхүүнийг тэрэнд өгөхөөр сэтгэл шулуудна. Тэгээд тэр хамгийн түрүүнд Юйоны машиныг олоод зогсоол дээр байсан машиных нараас шууд мөрөгчлөө. Тэгээд салхины шилэн дээр нь нэрийн хуудасаа үлдээчихэд яваад өгнө. Хэсэг хугацааны дараа Юйон өөрөө Сара руу залгасанд Сара харин юуж болоогүй юм шиг утсыг нь тасалсанд энийг харсан Жон захирал гайхдаг. "Чи яаж байна? Би энэ хүнийг цөхөрхийг нь хүлээж байна. Алдартай хүмүүс 3 төрлийн мэдрэмжийг тестдэггүй юм. Нэгдүгээрт би жирийн хүн гэсэн мэдрэмж. Хоёрдугаарт би жирийн хүн гэсэн мэдрэмж. Гуравдугаарт би жирийн хүн гэсэн мэдрэмж. Тэгвэл чи тэр хүнийг жирийн хүн биш гэж хожигруулах гэж байна уу? Харин ч би тэрнийг чи жирийн хүн байна гэж уурлуулах болно.
За тэгээд Юён Сара Ким руу дахин залгасан ч тэр удаа авахгүй гөрийсээр байна. Гэтэл Сара Ким машины хард баахан цүнхс авто явж байгааг харсан Жон захирал гайхаад асуусанд зочид буудлаа солиод явж байна. Үйлчлэгч нар нь миний юмыг ухаад байх шиг санагдаад. Гэсэнд Жон захирал тэрнийг тогтсон байртай болох хүртлээр гэрт нь хамт амьдрахыг хүссэнд тэрч зөвшөөрлөө. Хамт амьдарч эхлэхдээ Жон захирал Сара Кимийг 38-тай гэдгийг нь сонсоод гайхнаа. Гэвч Сара Ким тэрэнд хэрвээ та баян бол залуу насыг худалдаж авч болно гэж хэлчихэд яваад өгдөг. Жон захирлыг тэр өрөө гэрийнхээ гадаа сууж итэл гэнэт дээрээс нь цас орох мэтэл хөөс асгарч эхэллээ. Гайхаад хартал Сара Ким тэрний дээрээс зуны цас оруулж байлаа. Хэдийгээр тэр нь хуурамч цас гэдгийг мэдэж байсан ч Жон захирал баярлнаа. Энэ бүхнийг дурсан ярихад Пак мөрдөгч тэрнээс асууна. Гэхдээ та хоёрын нөхөрлөл дандаа эерэг сайн байгаагүй үстэй. Миний насан дээр шинэ сайн найзтай болно гэдэг хэцүү зүйл. Тэр бүхэл Хермсийн Биркин цүнхтэй болохоос ч илүү хэцүү. Гонигтай ч энэ үнэн юм шүү. За тэгээд Жон захирал Сара Кимтэй хамт цоошин Биркин цүнх задлж байснаа саналаа. Сара тэр үед өөрийнх нь хариуцдаг Будуа брэнд зөвхөн Будуа брэндийн зүйлсээр дүүрэн Будуа тансаг зэрэглэлийн зочид буудал байгуулах төлөвлөгөөтэй байгаа гэдгийг хэлж. Тэгсэн Жон захирал өөрийнхөө брэндээр хамтрах санал тавьсан ч Сара Ким манай танай хоёр брэндийн төвшин өөр гэд халгаасангүй. Үүнд нь шаардлагасан Жон захирал захирлуудаа цуглуулад Сара Кимийн Будуа брэндэд хөрөнгө оруулж хамтрах талаар зөвлөлдөж эхэлнэ. Тэгээд хамтарч зочид буудал байгуулах төсөл боловсруулж Сара Кимд танилцуулсанд тэр энэ удаад саналыг нааштай хүлээж авдаг. Энэнд нь Жон захирал баярлнаа. Тэгээд би хэдийн хөрөнгө оруулалт хийх шаардлагатай? Та хэдийг оруулж чадах юм? 10 тэрбум вон. 5 тэрбумыг нэмчүүл болж байна. Окей. За sorry байж байгаа. Борон та нарт нэг чухал юм хэлээдгий. Эхлээд манайхаа энийг нэг үзээд ихтэй. Мотны мөнгө түрээс юм өгсөн. Хасаа юм. Аав нь яваад хүнсээ аваад ирээ. Нэрээ тий. Пиноккио аав нь дансанд нь нэг зоос хийсэн шүү. Миний хүү номоо аваарай. Заяа. Атсны танд баяр хүргэе. Атсны ганцхан зоосоор 10 сая зоосны эзэн болоорой. Атсны товчхон дээр дарж ацаа үцрээрээ. Аздан болоод аавдын зооснуудыг өгвөл сайхан да. Танд илүү их аз хэрэгтэй бололтой. Баярлалаа. Яна миний зоос. Одоо би аавдаа юу гэж хэлнэ? За хараа үз. Тэгэхээр манайхаа Unitel Group нь хүмүүсийн цахим орчин дэх аюулгүй байдалтай холбоотой мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх зорилготой үлгэртэл байдаг нэртэй нөлөөллийн компанид ажлыг хэрэгжүүлж байгаа юм байна. Энэхүү ажлаар кибер аюулгүй байдлын тухай мэдээлэл анхааруулга өгөх агуулгыг маш сонирхолтой галзуу үр мөцөөр хүргэж байгаа юм байна. Тэгэд бас хүн бүрийн сайн мэдэх үлгэрийн үйл явдлыг ашиглаад цахим халдлагын эрсдэл түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ойлголтыг нэмэгдүүлж, нийгэмд дараах тоон баримтуудыг ил тод байдлаар хүргэж байгаа юм байна. Жишээлх юм бол 2025 онд Монгол улсад захим заллингийн улмаас 694 тэрбум төгрөгийн хохирол бүртгэгдсэн байна. Бас сүүлийн 5 жил заллах гэмт хэрэг 296%-аар өссөн үзүүлэлттэй байгаа юм байна. Тэгээд Монгол улсад үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 30 гаруй хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Гэх мэт сонирхолтой баримтуудыг олон нийтэд ил тодоор зарлж энэхүү компанид ажлыг хэрэгжүүлж байгаа юм байна. Та нар маань илүү дэлгэрэнгүй мэдээллийг Unitel-ийн албан ёсны Facebook болон Unitel цэгмээс авах боломжтой байна шүү. Тэгээд аюулгүй дижитал орчныг хамтдаа бүтээхээр хамтран ажиллаж байгаа Unitel Group-тэй баярлалаа гэж хэлье. За тэгээд жоох удаан ярьсан бол уучлаарай, хэдүүлээ тайлбартаа эргээд орцгоё. За тэгээд тэр хоёр удалгүй санамж бичигт гарын үсэг зурж хамтрахаар болцгоно. Сэтгэл нь хөдөлсөн Жон захирал энэ тухайга найзуудаа хэлсэнд цаадуул нь өнөөдрийг хүртэл Будуа брендийн талаар ерөөсөө сонсож байгаагүй учраас энэ алхмыг эрсдэлтэй алхам биш үү гэж хүлээж авцгаана. Та нараа сонсоогүй байх нь аргагүй. Дэлхийн хамгийн баян хүмүүсийн 0.1% нь л борлуулалт хийдэг компани шүү дээ. Тэгсэн удалгүй Будуа брэнд Аз даяар алдаршиж эхэлж. Баян солонгосчууд ч бүгдээрээ тэр брэнд рүү хошуурах болжээ. За тэгээд Жон захирал эхний сарынхаа ноогдол ашигаар 1.5 тэрбум вон хүлээж аваад хагартлаа баярладаг. Удалгүй тэд загварын нэг шинэ шугамаа нээж сүртэй нээлтийн арга хэмжээ зохион байгуулсан байна. Гэвч тэр өдрөөс хойш Жон захирал Сара Кимтэй дахиж уулзаагүй гэж. Би найзгаа алга болсон даруйд цагдаад мэдэгдсэн бол амийг нь аварч чадах байсан болов. Гэж асуугаа тэрнийг босч явах гэсэн Пак мөрдөгч тэрнээс Сара Кимийн зургийг асуулаа. Тэгсэн Жон захиралд Сара Кимийн зураг байсангүй. Учир нь тэр зураг авахлах дургүй хүн байж.
Пак мөрдөгчөөр удирдуулсан цагдаа нарын баг Жон Захирлын энэ мэдүүлгийн бичлэгийг үзээд Жон Захирл Биркин цүнхээ газар тавьсан байгааг анзаарч нэг бол энэ цүнх хулих, эсвэл тэдний нөхөрлөл хуурамч, эсвэл цүнх нөхөрлөл хоёулаа хуурамч гэсэн дүгнэлтэд хүрдэг. Бас Жон Захирл мэдүүлэхдээ Сара Кимийг хэтэрхий төгс байдлаар зургалжээ. Ямар ч тач энд ямар нэг с ิจ гтэй зүйл байна гэж Пак мөрдөгч бодож байлаа. Тэгэд мөрдөгч морг дотор Жон Захирлын уйлж байгаа бичлэгийг үзээд нэг чухал зүйлийг анзаарна. Учир нь хэсэг хугацааны дараа тэр Сара Кимийн нүрийг бүтээсэн бүтээлгийг аваад нүүр рүү нулимсан байна. Тэгээд Сара Ким гихчийг Америк иргэн үнэхээр мөн эсхийг нь шалгах даалгавар өгөөд өөр нэг мөрдөгч рүү явж очно. Учир нь тэр хоёрын мөрдөж байгаа хэрэгүүдэд адил төстэй зүйл байна гэж Пак мөрдөгч үзсэн байлаа. Учир нь тэр эмэгтэй мөрдөгч Жон Захиралтай холбоотой өөр нэг хэргийг мөрдөж байж. Энэ нь Жон Захирал бусдаас мөнгө авахын тулд хүн хөлсөлж, бусдыг барьцаалуулсан хэрэгт сэжиглэгдсэн хэрэг байлаа. Бодит байдал дээр Жон Захирлын хөрөнгө оруулалтын өгөөж гэж эхний сард 1.5 тэрбум орж ирснээс хойш дахиж мөнгө орж ирээгүй байж. Энэнд Жон Захирлын төсвөр алдагдж байсан ч Сара Ким тэрнийг тоохгүй байлаа. Ийм болохоор ч тантай хамтрахаас анханасаа болгоомжилж байсан юм. Та дандаа төвчээргүй яруу байдаг. Гүйцэтгэх захирал болсон ч ажилчин вайбнаас ерөөсөө салж чадахгүй юм. Тэр мөнгө анханасаа миний мөнгө байгаагүй юм. Байгууллагын мөнгө байсан юм. Тийм болохоор би асуудалд орж чад байна. Хэрвээ аудит орох юм бол би дуусна. Тэгсэн Сара уурлаад хашгирсан ч тайвшраад. Энэ асуудал чинь нэлцлэгдвэл та баларх учраас би бие барьж чадсангүй. Ингэж тайлбарлалаа. Тэгээд энэ талаар өөр хэндэж мэдэгдэхгүй байхыг сануулна. Маргааш нь Жон Захирал нэг брендийн дэлгүүрт очиод Сарагийн өөртөө солисон цүнхийг шалгуулсанд худалдагч цүнхийг нь шинжилж үзээд ориг Биркин цүнх гаргаж ирж тэрэнд харууллаа. Тэгээд томруулдаг шилээр харуулж ориг Биркин цүнх гар хийцэх учраас ойдол болон бичээсэн таны барьж байгаа шиг ийм төгс биш байдаг. Гэсэнд Жон Захирал гайхлаа. Хэтэрхий төгс байдал нь тухайн цүнхийг хуурамч болохыг нь ээлжилдэг. Тэгэд барьж яваа цүнх нь үсрээд л 5 сая вон хүрнэ гэсэнд Жон Захирал мэдээж уурлана. Энэ бүхнийг дурсаж явсан Жон Захирал уурандаа ирчээрээ хам мөрний эрэгт ирээд цүнхэндээ чулуу дүүргэж яваад голын ус руу шидэж орхино. Ингэж шидэж яхаар нэрэ мань метр рүүгээ явуулчихгүй. 5 сая вон чуслаа. Үнэтэй л цүнх штэ тийм ээ. За энэ үед Пак мөрдөгч нөгөө эмэгтэй мөрдөгчд байсан нэг бичлэгийг үзэж байна. Бичлэг дээр гарч байгаа эмэгтэй нь Үү Хё Үн гэдэг 30 настай борлуулалтын мэрэгжилтэн байлаа. Жон Захирал Сара Кимийг барьцаалуулахаар хүмүүс явуулсан ч цаадуул нь оронд нь тэр Үү Хё Үн гэдэг эмэгтэйг барьцаалсан байж. Гэхдээ энэ хэргийн улмаас Жон Ёжин Захирал зүгээр үлдэж тэр хэргийг үйлдсэн Бён Кван гэгч нөхөр шоронд орсон байж. Тэгсэн Пак мөрдөгч өмнө нь Хё Үн гэх тэр эмэгтэйтэй уулзаж байснаа саналаа. Тэр үед эмэгтэй нэг хөлөндөө гипстэй нүүр ам нь хөхнэц болсон байна. Тэгээд тэрнийг босоод явхад Пак мөрдөгч анхааралтай ажиглаад та таяга нөгөө талдаа тулах ёстой юм байна да. Гэсэн дөнөөх нь бантад таяга нөгөө талдаа тулаад явж. Энийг сансан Пак мөрдөгч тэндээс бошуухан гарч явлаа. Тэгээд багийнхан дээрээ эртэл Сара Ким гэж Америк иргэн ерөөсөө байхгүй гэсэн мэдээлэл хүлээж авна. Дүр солигдоход Пак мөрдөгчийн багийн мөрдөгч шоронд байгаа нэг нөхрөөс мэдүүлэг авч байна. Нөгөө нөхөр шинэ мөрдөгчийг хараад жаахан дээрлэхэнгүй байдалтайгаар мэдүүлэг өгч эхэлдэг. Нөхрийг Бён Кван гэнэ. Будуа брэнд гэж сонссноо. Бүсийн захирал Сара Ким гэж мэдхүү. Тэр солиотой хүүхний талаар би одоо чамд ярьж өгье. Сара Кимийн өөрт нь өгсөн цүнх хулих болохыг мэдсэн даруйда Жон Захирал нэг өр барагдуулдаг бүлэг дээр очиод та нар захиалгаар хүн алдгүй гэж асуулаа. Цаадуул нь бид хүн алдгүй. Харин өр нэхэж өгдөг хүмүүс. Тэгэхэд Жон Захирал нэг хүнээс 15 тэрбумыг авах хэрэгтэй байгаа гэдгээ хэлсэнд Бён Кваны дуу зөөлөрч бид хүн алдаггүйч өгмөр санагдтал нь зовоож бол чадна шүү гэж хэлдэг. За тэгээд тэд Сара Кимийг нууцаар дагаж эхэлж тэгээд өвлийн хүүтэн орой Сара Ким нэг гудамжны хүнд бэйлийн оролтоо тайлж өгч байгааг хараад тэд их дургуутдаг. Тэгээд тэрнийг бариад хөнгөө газар таваачаад сүрдүүлж эхэлж. Гэвч тэднийг 15 тэрбумын хойноос яваг сонссон Сара Кимийн царай шууд өөрчлөгдөд. Та нар хөрөнгө оруулалт гэж мэдхүү гэж томрлоо. Тэгээд та нар 7 хоног хүлээвэл би бүх зээлээ төлнө. Ингээд тэдэнд будуа цүнхнүүдэд барьцаанд өгье гэсэнд тэд үнийг нь судалж үзээд нэг цүнхэн 100 сая гэдгийг хараад гайхаж Сара Кимтэй хамт тэдний дэлгүүр рүү явцгаана. Тэгээд тэнд байсан бүх хүнтэй цүнхнүүдийг хамж эхэлнэ. Гэвч Сара Ким дэлгүүртээ орсон даруйда лангууны ард байсан товчлуурыг дарсанд аюулын дөхөд уграад дэлгүүр бүхэлдээ хаагдчихна. Уралсан Бён Кван тэрнийг толгой төрөөгүй алгацсанд Сара Кимч амар шүү намайг битгий алаач гэж гуйлаа.
Гэхдээ тэр камерын өмнө ам авраач гэж өршөөл ирээд байгаа мөртлөө камераас талд Бин Кёваныг доромжлон тохуурхаад байлаа. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд тэднийг барьж авнаа. Тэгсэн хэргийн хохирогч нь Сара Ким биш, харин худалдааны мэрэгжилтэн Хё Ун гэх чимэгтэй байсан болж таарч. Гайхсан Бин Кёван залуусараа судлуулад Сара Ким өмнө нь дэлгүүрт ажилладаг байсан худалдагчийн нэрээр өөрт нь гомдол гаргуулсан болохыг олж мэдсэн байна. Ингээд цагдаа нар Сара Кимийг ямар нэг залтай этгээд байжээ гэдэгтээ санал нэгдэж эхэлдэг. Гэхдээ Сара Ким яагаад тэр 15 тэрбум аваад зүгээр зогтчихаагүйд гайхаж байлаа. Ямар ч тач хэргийн газрын үзлэг болоод хурууны хийгээр Жон захирал Сара Кимийн аллагад хамаагүй болохыг тэд тогтоосон байна. Энэ үеэр Пак мөрдөгчийн хэлтэст шинээр ирсэн мөрдөгч Жэ Хён брендийн дэлгүүрийн гадаа очролдог цагийн ажил хийх нэрийдлэр брендийн хорхоотнуудын дунд нэвтэрч Будува брендийн талаар лавлсан ч Будува брендийн чанар муу, онлайнд бичигдсэн сайн сэтгүүлүүд нь бүгдээрээ хуурамч болохыг олж мэддэг. Тэднийг зохион байгуулагч нь Сара Кимийн дор ажиллаж байсан Хё Ун байж таарна. Өөрөөр хэлбэл Бин Кёваныг хэрэгт хийхдээ Сара Ким тэрний нэрийг ашигласан байж. За тэгээд Хё Ун мөрдөгч Жэ Хёнд анх яаж Сара Кимтэй хамтран ажиллах болсноо ярьж өгнө. Сара Ким Хё Уны ажилдаг дэлгүүрт ойр орхон ирээд үнэтэй цүнх авдаг байсан учраас тэр ч борлуулалтаас овоо хувь авдаг байж. Тэгээд нэг өдөр тэрэнд нэрийн хуудасаа үлдээгээд ажлаа солихоор бол надад мэдэгдээрэй гэж загсан байна. Тэгээд тэрнийг очиод уулзахад удахгүй нээх гэж байгаа дэлгүүрийнхэн засварын явцыг харуулж чамд бусдад байхгүй гоо сайхны мэдрэмж бий. Тиймээс чи надтай хамтран ажил гэж хэлжээ. Энийг сонсон Хё Ун хагартлаа баярлж. Удалгүй Будува брендийн дэлгүүр нээгдэхэд томчуудаж дэлгүүрээр цуухоллоо. Гэтэл нэг өдөр Самуол их дэлгүүрийн тузын дарга Чой Чэв тэдний дэлгүүрт ирсэн байна. Тэр Чой захирал өмнө нь Жон захирлыг жижигрүүлээд явуулсан захирал мөн байлаа. Энийг сонссон Сара Кимч тэрнтэй уулзахаар бууж очно. Бусад брэндүүдээс ялгаатай нь Сара Ким Чой захирлыг дэлгүүртээ ерөөсөө урайгүй учраас Чой захирал зариуд тэдний дэрсэн нь энэ байлаа. Тэгээд тэр тэдний үнэтэй цүнхнүүдийг үзэж эхэлнэ. Гэвч сэтгэл нь ерөөсөө хөдөлсөн шинжгүй байлаа. Тэгсэн Чой захирал тэнд байсан ориглон дарснаас уусан даруйда биеийн эвгүүрхэж ариун цэврийн өрөөлөө явах гэсэн ч амжилгүй бөөлдсөнд Сара Кимч бушуухан Будува брендийн цүнхнээсээ нэгийг шүүрч аваад урд нь тосож тэнд байсан бүх хүмүүсийг бушуухан гарахыг тушаана. Сара Кимийг эхэндээ танаагүй Чой захирал тэрнийг их үнэлсэн ч дэлгүүрийн эзэн Сара Ким өөрөө болохыг нь мэдээд сэтгэл нь хөдөлж тэдний дэлгүүрээс олон цүнх худалдаж авахар болдог. За ингээд Будува брендийн нэр хүнд огцом өсснөөр баячууд бүгдээрээ Будува брэнд рүү хошуурах болж хэрэглэгч хаан биш Сара Ким хаан болж хувирсан байна. Нэг өдөр Хё Ун зах дээр явж байгаад Будува брендийн цүнхний дуураймлууд нь худалдаалагдаж байгааг мэдээд шууд Сара Ким дээр очиж энэ талаар мэдэгдэжээ. Гэвч Сара Ким нэг их тоохгүй байж тэрнээс хойш Сара Кимийг нэг л биш гэдгийг тэр гадарлаж эхлэх болжээ. Хё Ун энэ бүхнээ дурсаж ярьж байхдаа Жэ Хё мөрдөгч яриаг нь бичиж аваад байгааг барьж авсанд аргагүй байдалд орсон Жэ Хёнч өөрийгөө цагдаа гэдгийг хэлдэг. Энэ үед Пак мөрдөгч Будува брендийн цүнхний рекламанд тоглож байсан Суперод Совитэй уулзаж байлаа. Тэр Сара Кимийг алгадсан гэдгийг мэдээгүй байж. Тэгээд машин дотроо Пак мөрдөгчтэй уулзахдаа Сара Кимийн аминд хэн хүрсэн байж болох талаар өөрийн таамагийг дэвшүүлнэ. Будува брендийн сүүлийн арга хэмжээний үеэр нэг урлаггүй зочин тэнд очсон байж. Бодхоос ч амар юм. Тэр хүн нь хэн байсан бэ? Тэр хүн Хён Ун байсан. Тэрнийг өндөр зэрэглэлийн үйлчлүүлэгчийн хувийн мэдээллийг авч бусдад нууцаар зардаг байсан гэлцдэг юм билээ. Утас дугаар шуудангийн хаяг гээд зарж болох бүхнийг. Энэ цуу яриаг анх хэн танд хэлсэн бэ? Цуу яриач биш баха. Гэхдээ нэг зүйлийг тодорхой хэлж чадна. Сара Ким Хё Ун хоёр хоорондоо огт таарамжгүй байсан. Тэгээд тэр нэг бичлэгийг Пак мөрдөгчд үзүүлдэг. Бичлэгт Хё Ун нэг найзынхаа хамтаар арга хэмжээг үүмүүлж байгаа бичигдэж үлдсэн байна. Тэр найзыг нь Дахи гэдэг байж. Дахи гэгч тэр эмэгтэй Сара Кимийн цогцсыг анх олсон тэр эмэгтэй байлаа. Тэгээд Пак мөрдөгч шууд Дахитай уулзахаар явна. Тэгсэн тэрний майханд Жэ Хён унтаж байлаа. Удалгүй Хё Ун Дахи хоёр ирээд Сара Кимийг амиа алдсан гэдгийг сонсоод гайхацгаана. Муусны нүхнээс олсон цогц нь Сара Кимийн цогцос байсан гэдгийг сонсоод Дахи бүрч илүү цочирддаг. Тэгсэн Хё Ун надад Сара Кимийн карьерийг бүр мөсөн дуусгах баримт байгаа. Тэр баримт бол Дахи. Гэсэнд Дахи сар гаруй өмнө болсон нэг явдлыг ярьж өглөө. Тэр өдөр Дахи Будува дэлгүүрт ажилладаг Хё Ун дээр ирээд брендийн цүнх үзэж зураг авахулж байж. Тэгсэн энэ үеэр нь Сара Ким ороод ирж
Ингээд эвгүй байдалд орсон Дахи тэндээс явхдаа Сара Кимийг өмнө нь хаанигтай харж байсан юм шиг санагджээ. Сара Кимч тэр дөрөө Хёуныг дуудаад ажлаас нь халсан байна. Гэтэл томоохон дэлгүүрүүдийн менежерүүд дунд тэрнийг хэрэглэгчдийн хувийн мэдээллийг зардаг гэсэн мэдээ тарж хинч тэрнийг ажилд авахааргүй болсон байж. Удалгүй Дахи ч бас ажлаасаа халагдсан байна. Харамсалтай нь Дахи Сара Кимийг өмнө нь хаана харснаа санахгүй байлаа. Энэ бүхнээ ярьж өгсөн хоёр найз цагдаа нарт өөрсдөдөө байгаа бүх тэмдэглэл мэдээллүүдээ гаргаж өглөө. Тэнд нь Будува дэлгүүрийн бүх алдартай хэрэглэгчдийн мэдээлэл байсан ч Сара Кимийн талаар ямар ч мэдээлэл байсангүй. Сонирхолтой нь Сара Ким улирал дуусах бүрд борлуулагдаагүй үлдсэн бүтээгдэхүүнээ шатааж устгадаг байсан гэдгийг бас Хён тэдэнд хэлж өгнө. За ингээд тэр хоёроос олигтой зүйл мэдэж авч чадахгүй байна гэдгээ Пак мөрдөгч ойлгоно. Тэгээд шууд Будува дэлгүүрт очиод прокурорын бичиг үзүүлж дэлгүүрийг нэгжиж эхэллээ. Гэвч дэлгүүрт Сара Кимийн хувийн эд зүйлс нэгч байсангүй. Харин шургуулганд нь өмнө нь Пак мөрдөгчийн Сара Кимийг Хёуны дүрд тоглож уйлаад сууж байхад нь нулимсаа арчгээд тайлаад өгч байсан зангиан байгаа харагддаг. Ингээд Пак мөрдөгчийн эрэл мухардаад байтал залуу мөрдөгч Хён нэг сонирхолтой мэдээлэл өглөө. Будува брэнд өнгөрсөн жилийн 5-6 дугаар сараас нээлттэй хийж алдаршиж эхэлсэн боловч онлайныг ухаж үзвэл 5 жилийн өмнө хамгийн анх Будува брэндийн цүнхийг хэрэглэж үзсэн хүн сэтгэгдлээ үлдээсэн байж. Харин Пак мөрдөгч цогцос анх олдсон газраас ирлээ үргэлжлүүлэх нь зүйтэй гэж бодож байлаа. Тэгэд тэд цогцос анх олдсон муу усны нөх рүү явцгаана. Очоод дотогш орох гэсэн ч Хён жирэхэд орсонгүй. Тэм учраас Пак мөрдөгч өөрөө доош орно. Энэ үеэр Хён Дахи хоёр ховсын арга хэрэглээд Дахи Сара Кимийг өмнө нь хаана харсныг санахаар оролдож байлаа. Тэгээд Дахи гэнт 5 жилийн өмнө гэр бүлийн хямдралын үеэр уулзаж байснаа цочиж санана. Тэгээд үргэлжлүүлээ тэрний нэрийг санах гэж оролдсоор эцэст нь Мог Гахи гэсэн нэрийг санснаар киноны 2 дугаар анги маань дуустгаа. За энэ түрээд энэ галзуу цувралын ихний тайлбар маань дууслаа. Яахын аргагүй хүмүүсийг бужигнуулаад байгаа цуврал мөнөөс мөн байна да гэж. Йоо, яг гоё хэсэг дээр нь дуусчихмаа бороо жоох урт хийлдэ хөөе гэж таад бодож байгаа хэл та. Бороо нь ойлгож байгаа. Бороо ч бас яг та нартай адилхан сэтгэл зүйтэй байгаа заяа. Дараад нь юу болох юм бол, яах юм бол, ийх юм бол тэгэхээр хэдүүлээ One Piece гэх галзуу цувралын part 2-ын тайлбарын дараа энэ галзуу цувралаа үргэлжлүүлээд сонирхцгаана, окей? За тэгээд энэ галзуу цувралыг аюулгүй дижитал орчныг хамтдаа бүтээхээр зорж буй Unitel-тэй хамтран хүргэлээ. Монгол улсад сүүлийн 5 жил заллах гэмт хэргийн тоо 296 хувиар өссөн байна. Үнэгүй бэлэг үлгэртэл байдаг. Аюулгүй дижитал орчныг хамтдаа бүтээе. Unitel. Манайхан тэгээд альва юмд нэлээд нэхура санаатай байцгаадаг юм шүү. Заллах гэмт хэрэг бол бас л яаж цус хөргөн штэ. За тэгээд аюулгүй дижитал орчныг хамтдаа бүтээхээр зориод хамтран ажиллаж байгаа Unitel Group-тэй баярлалаа гэж хэлье. Манайхан тэгээд сабаа дарж амжаагүй бол сабаа, дардсан бол лайк дарахтал тэгээд болоо явчихж байгаа юм шүү. Ингээд дараагийн бас нэгэн галзуу цувралын тайлбараараа хэдүүлээ удахгүй эргээд уулзацгаая.